За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэнд Монголын үндэсний морин уралдаан уяачтай холбооны гишүүнээр хэрхэн цахимаар элсэж болох боломжтой талаар бичлэгийг үзүүлье. За COVID-19 нөхцөл байдал хөдөө орон нутгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарласан гэдэг энэ нөхцөл байдлууд нь одоо бас биечилж холбоонд элсэх боломж нөхцөлийг хязгаарлаж байгаа учраас энэ цахим бүртгэлийн боломж нөхцөлийг олгосон талаар одоо танилцуулъя. За хэрвээ та одоо Монголын үндэсний морин уралдаан уяачтай холбооны гишүүн болохыг хүсэх юм бол юун түрүүнд Монголын үндэсний морин уралдаан уяачтай холбооны албан ёсны цахим хуудсуулах Монгол наадам цэг хэмээн рүү хандах хэрэгтэй. За энэ бүртгүүлэх хэсэг дээр дарж орно. За энэ дээр бол утасныхаа дугаарыг бичиж энэ дээр энэ хэсэгт 80 одоо хүрийн дурын нууц үгээ бичиж оруулна. Нууц үгээ дараагийн цонхонд давтна. Тэгээд энэ имэйл гэсэн хэсэг дээр хэрвээ та имэйл хаяг ашигладаг бол имэйл хаягаа бичнэ. За ашигладаггүй бол бас алгасаад өнгөрүүлчих боломжтой. За тэгээд бүртгүүлэх товчийг дарснаа дараагийн хуудас гарч ирж байна. Энэ дээр бол ер нь бүртгэлийн тал нь үүсэж байгаа гэж ойлгож байна. За тэгээд ургийн аваг, эцэг эхийнэр, өөрийнэр, регистрийн дугаар, утасны дугаар. За тэгээд мэдээж уяач нарт зориулсан вебсайт учраас энэ дээр бол алдар цол гэсэн ийм хэсэг байгаа. Энэ дээр одоо тод манлаа уяач, улсын манлаа уяач, улсын алдарт уяач, аймгийн алдарт уяач, сумын алдарт уяач, залуу уяач гэсэн ийм хэсэг байгаа. Эндээс одоо та өөрийнхөө цол ирэмбэ ингээд сонгож чинь. За тэгээд харьяатай аймгаа сонгоод сум дүүргээ сонгоод за өөрийн товч намтрыг энэ чигээр бичиж болно. Өөрийн зургаа энэ хэсэгт оруулж болно. За адууныхаа тамганы зургийг бас энэ хэсэгт оруулах боломжтой. За тэгээд ингээд хадгалснаар үндсэндээ ингээд бүртгэл үүсэх юм аа. За бүртгэл үүсгэд бол одоо ингээд ийм энгийн амархан байна. За дараа нь харин нэвтрэх хэсэг рүү орно. Энэ дээр одоо нэг удаа нэвтэрсэн бол таны утасны дугаар болон нууц үгийг ингээд санаад орхичдөг. Тэгээд нэвтрэх хэсэгт дарснаар таны өөрийн одоо мэдээлэл гараад ирж байгаамаа.